За сайн байцгаана уу? iOS 18 Developer Beta 4 бол гарсан. За үүнийг дагаад бол араас нь iOS 18 Public Beta 2 адилхан үйлдвэрлэлийн системийн кодтойгоо гарна гэж бодож исэн бол тийм зүйл бол болоогүй. Дахиад 2 дахь iOS 18-ын Developer Beta 4 бол гарсан. За тэгээд тэрнийх нь одоо Public Beta 2 нь бол одоо дагаад бол гарсан. Эхний гарсан хувилбарынх нь үйлдвэрлэлийн системийн код нь 22A 5316 жижиг J-ээр бол гарсан байгаа. За тэгээ хоёр дахь гарсан хувилбар нь болохоор 22A 5316. За тэгээ жижиг K-тэйгээр гарсан. За тэгээд Public Beta 2 нь болохоор саяны хоёр дахь хувилбарын одоо Beta 4-т адилхан үйлдвэрлэлийн системийн кодтой гарсан боо яг адилхан үйлдвэрлэлийн систем гэсэн үг юм аа. Apple-ийн сайтн дээр сурталчилгаа маягаар бол одоо iOS 18-ийн Control Center болохоор зарим нэг тоглолынх нь одоо загвар нь яг одоо байгаа Beta 3 болон Beta 4 дээрээс жижиг сажиг бол ялгаатай байгаа. Тэгээд эдгээр нь удахгүй дараагийн бетан дээр бол адилхан болоод бол явна гэж бодож байна. За тэгээд яг энэхүү бетан дээр яг бета 4 дээр яг өөрчлөгдсөн хамгийн гоё зүйл нь яг юу вэ гэхээр дан ганц iPhone 15 Pro, 15 Pro Max дээр одоо тэр cheat-эн тоглол одоо яг маш гоё томоор гараад cheat-ийн тусгалыг өөрчилжсэн өөрчлөлтөн маань нэмэлтээр бол одоо энгийн iPhone 15 болон энгийн iPhone 15 Plus дээр нэмэгдснээрээ ингээд дөрвөн ширхэг утас одоо энэхүү гоё функцийг бол ашиглаж болохоор болсон байна. Энэ дээрээ нэмээд дахиад iPhone 13-ийн загварууд, 14-ийн загварууд бол нэмэгдүүлэх одоо гоё яана гэсэн бол надад бодол байгаа. Control Center рүүгээ ороод доошлуулж байгаад одоо шинийг нэмье гэдээ одоо дараад явах юм бол цагны хэсэг дээр бол одоо сэрүүлэг болон секундометр таймерын одоо 3 тоглол маань дизайн нь бол одоо шинжлэгдсэн. За тэрнээс гадна бас нэг гоё зүйл юу болсон бэ гэхээр шинэ одоо Bluetooth тоглол шинээр нэмэгдсэн. Энэ болохоор яг Bluetooth-ийг хасааж унтраах функцтэй гэж би бол ойлгоод байгаа. Bluetooth Power тоглол гэж нэрлэж байгаа. Тэгээд одоохондоо л энэ тоглолыг одоо Control Center дээр нэмээд дарах юм бол ямар ч үйлдэл бол хараахан хийхгүй байгаа. Тэгээд дараагийн бетан дээрээс бол яг бүрэн функц нь орж ирээд бол үүрэг гүйцэтгэдэг болно гэж бодож байна. Тэгээд ер нь бол iOS 11-ээс ахлуулаад одоо Wi-Fi болон Bluetooth дээрээ дарангуут бүрэн ерөөсөө унтраадгүй хоёрын оронд disconnect хийгээд ер нь хагас тутам унтраад идэх асуудал бол байсан. Тэгээд миний ойлгож байгаагаар энэ яг одоо орж ирсэн тоглол Bluetooth-ийг тэр чигт нь унтрааж садаг магадгүй тоглол болох ба гэсэн хардлагыг бол төрүүлж байгаа. Тэгээд тиймж байгаасаа гэж бол маш их хүсэж байна. Энээс гадна дахиад Wi-Fi-ны power тоглол ороод ирвэл бас маш одоо гоё байна. Home screen дээр өөрчлөлт бол орж ирсэн. За ямар ч үсэн хэдүүлээ одоо өөрсдийнхөө дэлгэсний байдлыг бол dark mode-ыг нь хасаа. За тэгэнгүүт яг аппликейшнууд маань дагаад одоо dark mode-тойгоо адилхан синхрон бол өөрчлөгдөж байгаа. За тэгээд хэдүүлээ буцаага dark mode-оо унтраах юм бол одоо аппликейшнууд маань одоо icon нь эргээд бол одоо light бол болж байгаа. Яагаад вэ гэхээр бидний одоо тохиргоо автоматик дээр байгаа гэсэн үг. За dark болох юм бол мэдээж хэрэг dark болно, light болох юм бол light болно. За тэгэнгүүт яг юу өөрчлөгдсөн бэ гэхээр icon-уудаа хэдүүлээ dark болгочих. Icon-уудаа dark болгоо за дэлгэцээ жоохон тодруулчих тий. Icon-уудаа dark-аар нь үлдээгээд тэгээд хэдүүлээ ингээ харах юм бол dark mode ч юм бол одоо унтраастай байгаа. Тэнгүүт яг юу гэхээр одоо жишээ нь settings рүүгээ ороод харъя. Тэнгүүт ерөнхий манай систем маань ерөнхийдөө light mode дээр байгаа. Гэхдээ icon-ууд маань dark mode дээр ингээд үлдэж байгаа нь аюу гоо шинэ бол өөрчлөлт бол орж ирсэн. Hidden folder гэдэг бол байгаа. За тэгээд application нуух юм бол тэр application чи hidden folder руу гол орж байгаа. За тэнгүүт өмнө нь hidden folder яг ямар байсан бэ гэхээр ер нь бол яг тэр та нар доор бол харж байгаа ганцхан нэг тийм нүдний зөрөөсөн тэр нүдэн дээрээ дараад бол одоо тэр төгжигээд байдаг байсан бол одоо болохоор яг миний яг perspective zoom маань одоо ингээ large text дээр байгаа учраас хоорондоо ингээ layout нь бол давхсаж харагдаад байна. Гэхдээ hidden нь бол одоо ийм folder систем зарчимтайгаар илүү гоё бол өнөхөөс харагддаг болсон. Тэгээд өмнө нь бол нэг тийм ганц нүд байсан бол одоо ингээ жоохон folder системтэйгээр харагдаж байгаа нь илүү гоё одоо дахин дизайн нь шинжлэгдсэн. За өөр нэг ярих асуудал нь юу вэ гэхээр мэдээж хэрэг одоо iOS 18 дээр аппликейшн хаанч бол байрлуулдаг болсон тийм үү? Энэ бол маш гоё өөрчлөлт, маш олон жил хүлээсэн. За тэгэнгүүт folder систем дотор юу тэр нь бол ерөөсөй байхгүй. Энэ бол яг миний зүгээр л хувийн өнцгөөс ярьж байгаа шүүмжний л одоо асуудал. Одоо жишээ нь би энэ одоо Geekbench-ийн аппликейшнийг folder дотроо энэ доор байрлуулмаар гэдэг даанч бол тэгж бол болохгүй. Өмнө нь яг iOS OS 1-ээс iOS 17 хүртэл яг яаж аашилдаг байсан? Яг тэр яг зарчим нь бол одоо folder system дотор нэг хэвээрээ үлдээд гацчихсан байгаа. Тэгээд энэ дотроо хүртэл уул нь бол болдог бол ингээд хаанч байрлуулмаар байна. Android бол мэдээж хэрэг тийм үйлдэлүүд бол яг байгаа. Тэгээд
хараахан энэ дээр бол нэмэгдээг байгаа надад жоохон сэтгэл болгоомсгорол үлдээсэн. Settings application руугаа орох юм бол цоош нь бол цэстэй бол болсон. За та нар доошоо гүйлгээд явах юм бол App Store Game Center-ийн доор iCloud бол шинээр нэмэгдсэн. Энэ өөрчлөлт бол надад бол нэг шаардлагатай бол санагдаагүй. Ягаад гэхээр угаасаа Settings цэсний хамгийн дээр Apple ID байдаг. Apple ID-н дээрээ дараад iCloud гэдээ дамжиж ороод нэг асуудал бол надад байдгүй. Тэгээд яг цаг хугацаа хэмнэх талаасаа бодвол аль нь л яг адилхан баг. Apple account дээрээ дараад iCloud дээр дарах, эсвэл settings руу шууд орчоод доошоо гүлгээд iCloud руу орох. Тэгээд яг ямар ч юм шинэ бол систем болсон. Тэгээд яг харагдах үүднээсээ бол яг дажгүй харагдаад байгаа. Тэгээд хэрвээ iCloud руугаа орох юм бол яг энэ орох мөчтөд бол баруун дэд болонд бол iCloud-ны тийм бөөрийнхий лого бол эргэлдэх анимашнтай бол байгаа юм байлээ. Гэхдээ над дээр бол гарч ирэхгүй байсан. Жижиг iPhone болохоор голоод иж магадгүй. Гэхдээ би арайч үгүй л үдээгээд перспектив бол байгаа байдлаа larger text-ийг зүгээр дефолт болгоод туршсан боловч бас ерөөсөө тэр анимашн бол гарч ирэхгүй байсан. Тэгээд нотчтой буюу бүрэн дэлгэцтэй iPhone-той загварууд дээр л гарч ирж байгаа юм бах та гэсэн бас бодлыг бол төрүүлсэн. За ямар ч iCloud-ны хувьд бол ийм өөрчлөлтүүд бол орсон. За харин өөр нэг өөрчлөлт гэвэл та нар одоо доошоогоо apps руугаа очоод доошлуулж агаад мессежн дээрээ очоод за тэгэнгүүтээ доошлуулад явах юм бол мэдээж хэрэг над дээр бол бас хараахан гарч ирэхгүй байгаа. RCS support бол дахиад илүү хөгжилт бол аваад явж байгаа юм байлээ. Одоо илүү олон carrier буюу үүрэн телефоны бол одоо компаниуд одоо нэмэлтээр одоо ингэж өөр өөрсдийнхөө iPhone дээр iOS 18 дээр RCS support бол нэмж байгаа юм байлээ багаар. Тэгээд миний хувьд бол мэдээж хэрэг мөн адил одоо гадаадуудаас юугаараа дутуу монголчууд маань ч гэсэн одоо өөрсдийнхөө өөрийн телефоны операторууд маань iOS 18 9 сард альбасаар гарах мэтч юм уу эсвэл iOS 18 гарах явцад бүх үйл систем дунд нь амжаад бас өөрсдийнхөө RCS support-ыг оруулаасаа гэж бол одоо хүсэж байгаа. Дараагийн ярих өөрчлөлтийн Safari-тай холбоотой та нар Safari руу ороод ямар нэгэн вебсайтууд руу ороод ер нь анзаарч авах юм бол би бол энийг санамсаргүй болсон. Анзаарч авах юм бол зүүн доод болон дээр дарах мөчид listen to the page гэдэг шин тийм бол цоош сонголт бол гарч ирсэн. Зарим нэг одоо вебсайтууд зарим нэг одоо пэйжүүд дээр бол энэ функц бол хараахан ажилтгүй юм шиг байлээ. Тэгээд яг ямар дээр нь ажиллаа, яг ямар дээр нь ажиллахгүй нэг би бол хараахан болоо олоогүй. Гэхдээ ямар ч байсан яг би ингээд дараад бол ямар ч гэсэн үзье. Тэгэнгүүт ерөөсөө яг тухайн пэйжэн дээр юу агуулж ийн тэдрийг шууд яриа явчихжээ. Тэгээд яг ямар хэлээр яаж ямар аялахтайгаар бас дуурахыг нь хүртэл одоо сонгож болж исэн. Тэгээд энэ бол надад аюу гой санагдсан. Тэгэд яг screen record хийж явах мөчт бол тэр нь бол сонсогддгүй бол тийм баг бол байх шиг байна. Тэгээд ингээд яг ямар фонтуудаар харахыг нөрчилж болж ийн гэх мэтчлийн иймэрхүү жижиг сажиг сонголтууд бол байсан. Тэгэд энэ бол надад Safari дээрх аюу гой өөрчлөлт бол санагдсан. Settings руугаа ороод та нар camera руугаа ороод за тэгээд preserve settings руугаа орох юм бол controls menu гэдэг бол шинэ бол тохиргоотой бол болсон. За тэгээд тэрнээс гадна нэмжлэгэн дээр дурдж байгаа миний хамгийн чухал зүйл юу гэхээр энэхүү одоо feedback application байгаа. Угаасаа туршлага үйлдвэрлэлийн систем суулгахаар энэхүү feedback application маш тийм одоо нэмэлтээр сууж өгдөг. Энэ нь яг юу гэхээр чи туршлагатай үйлдвэрлэлийн систем ашиглаж байгаа учраас яг энийг хэрэглэхэд яг ямар асуудал гарч ийн энийг бол та нар report хийдэг. Тэгээд тэрэн цаашаагаа хүлээгдээ тэр яг чиний одоо ийм алдаатай байна. Энэ үл үнэхээр одоо тий олон хэрэглэгч нар бүгдийг ингэж одоо репорт хийх юм бол тэр асуудал ч мал ерөнхийдөө шийдэгдэн. Тэгээд аль болох одоо хідүүлээ бөөнөрөө тийм үү яг үндсэн үйлдвэрлэлийн систем 9 сарын дундуур яг гарахаас өмнө аль болох олон одоо адилхан аль болох олон өнцгөөс одоо бүх өөрсдийнхөө одоо репортуудыг ингэ явуулах юм бол тухайн үйлдвэрлэлийн систем маань гарах эхний хувилбар дээрээ олон нийтийн эхний хувилбар дээр ерөнхийдөө бас ч гэж гайгүй гарах ер нь боломжтой гэсэн үг. Тэгээд одоогийн байдлаар бол би өчигдөр яг гинт ийм мэдээ гинт сансан. Тэгээд 4 бол репортыг бол нийт бол явуулсан. Тэгээд одоо жишээ нь ишиг ороод хэдүүлээ харъя. За тэгэнгүүт контрол центр гэж бол би нэрлсэн энэ одоо өөрийнхөө репортыг. Тэгээд яг хаана асуудал үүсэж байгаа гэхээр контрол центр дээр үүсэж байгаа. Тэгээд яг юу болж байгаа гэхээр яг би яг тэр нарийн тэр одоо дид гарч гэнэ хөхстэй. Яг дид гарч гэнэ бол хараахан тэр донд бол байгаагүй. Тэгээд яг хизээ яг тохиолдсон байх гэхээр анхны бетанаас ахуулаад тохиолдсон. Яг юу болж ийм гэхээр ерөнхийдөө контрол центр дээрх одоо энэхүү тоглоодыг нааш цааш хөдлөхөд үнэхээр төвөгтэй. Яг нарийн байрлалд оруулахад хүртэл маш төвөгтэй нэг дэ репортыг бол би өгсөн. Тэгээд та нар ч гэсэн намайг дагаад яг туршилт хөтөлбөрийн систем ашиглаж байгаа бол энэхүү репортыг бол хийх хэрэгтэй, зайлшгүй хийх хэрэгтэй. Баруун доод болон дээрх яг энэ сабмит товчон дээрээ дараад
яг чи аль үйлдвэрлэлийн систем ашиглаж чинь тэрийгээ сонгоно. За миний хувьд бол iOS, iPadOS гэж бол сонгоод за тэнгуүтээ ерөнхий бол гарчгаа өгнө. Одоо тэнгуү би одоо батарей гэдэг үгүй тийм үү? Батарей гэж өгөөд яг холбоотой ерөнхий яг тэр одоо категороо сонгоно. Одоо тэнгуүд батарей гэдэг сонголтол энд бол байж л тараа бие үсгэн дээр battery life гэж юм тийм үү? Батарей чарж гэж зүгтэл байна. За тэнгуүд яг ямар асуудал байна гэдэг яг ерөнхий юмнуудаа. За тэнгуүд low power mode дээр асуудал үнэхээр байна тий. Low power mode ажиллахгүй байна гэдэг ч юм уу. За тэгээд яг маш хурдан дуусаад байна батарей тийм үү. За яг хизээ болсон бэ гэдгийг яг та нар зүгээр ингээд яаж л бичиж болно. Яг ерөнхий формат нь байсан. Гэхдээ би заавал тэрийг бол бичмээргүй. June 11 гэдэг буюу анхны яг бетаны гарсан өдрөөс хойш гэдгийг бол хэлтэж байгаа. За тэгээд яг энэ дээрээ description хэсэг дээр та нар яг ямар асуудал байна тэрийг голыг нарийн бичих хэрэгтэй. Одоо way too hot after гэж яг бичээд яг би зүгээр товчлол жижигхэн үйлбэрчлээ. За тэнгуүтээ та нар submit гээл дарчин. Тэгээд submit хийсэн чинь дараа баярлалаа ингээд бидний асуудал дээр ажиллана гээл яг та нарт бол ийм бол үйлбэр гадар ирнэ. Тэгээ ямар ч байсан хэн олон submit-ийн хэн хаанаас илүү олон адилхан submit-ийн тэр асуудал ч бол хурдан бол шийдэгдэнэ гэдгийг бол та нар ойлгоорой. За унтраах мөчд гарч ирж байгаа менюний логон дээр тэр доор байгаа X нь бол өмнөхөөс арай дээр байрлаж байгаа юм шиг бол надад бол анзаарагдаад байгаа. Тэгээд яг энэ миний бодлоороос яг алдаа гэж магадгүй. Гэхдээ бас ер нь бас ийм өөрчлөлт бас орсон байх гэж үгүйсэхгүй учраас бас миний бодлоор имиж гэдэг үүднээс бол ийм бичлэгнэр бол тусгаж байна. За тэгээд дараагийн нь болохоор image playground буюу одоо зураг одоо generate хийх AI одоо Apple Intelligence үйлдэл байгаа. Тэрнийг төлөөлсөн тийм preview маягийн зураг бол өмнө нь бол нэг ийм төрлийн нохоо байсан бол тэр нь одоо устгагдаад арай нэг өөр маягийн нохоо гэж бол орж ирсэн юм билээ. Энэ бол яг үнцүүлийн системийн доторх одоо stock файл нундаас олон олцсон юм байна. За тэгээд энэхүү бета 4 рүү хэрвээ та нар апдейт хийх юм бол CarPlay-н дээр нэмэгдээд шинээр цоош нь 8 шиг одоо ийм wallpaper бол ингээ орж ирсэн байна. Stock application бол одоо өмнөх бета 3 дээрээс жижигхэн шинжлэгдэж одоо дизайн өөрчлөгдсөн юм билээ. iPadOS 18 developer beta 4 дээр бол нэг шинэ юм анимашн бол орж ирсэн билээ. Энэ болохоор яг юу вэ гэхээр тухайн iPadOS дээрх одоо Siri 2.0 буюу Apple Intelligence-тэй Siri яг ажиллагаанд бэлэн болсон шүү гэдэг юм setup видео бол одоо ингээд орж ирсэн юм байна. Benchmark онооны хувьд энэхүү 3 дахь iPhone SE дээр болохоор энэ beta 4-нд single core score нь 2307, multi core score нь 5595 оноо авсан. Харин GPU хэсэг дээр 17411 оноо авчээ. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membership-тэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа. Дараагийн гарах үеийн систем бол iOS 18 developer beta 5. За тэгээд public beta 3 нь болохоор 8 сарын 5-наас 11-ний хооронд буюу одоо эх 7 хоногт ерөнхийдөө гарна гэсэн таамаг бол байгаа.